Хөдөлмөрийн тухай хууль. Шинжилсэн найруулга. Хөдөлмөрийн тухай хууль гэж юу вэ? Шинжилэн найруулсан хөдөлмөрийн тухай хууль нь ажил олгогч болон ажилтан хоорондын хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг эрх зүйн акт юм. Хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршино. Энэ хуулиар таны ажил үүрэг гүйцэтгэх байршил, ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний хэмжээ, эрүүл мэнд, ажил амралтын цаг зэрэг хөдөлмөрийн ба хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг зохицуулдаг юм. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогчид дараах суурь зарчмыг баримталж, холбогдох үндсэн эрхийг эдлэнэ. Үл ялгуурлан гадуурхах, албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох, эвлэлт нь нэгдэх, хүүхдийн хөдөлмөрийн төвчшгүй хэлбэрийг устгах, хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох, барьцаа хэрэглэхгүй байх, шударга бус үйлдэлийг хориглох, нийгмийн түншлэлийг хангах. Салбар дундын хамтын хилэлцээр, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ зэргээр ажилтны хөдөлмөр эрхлэх нөхцөлийг дээшлүүлж тогтоож болно. Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээтэй холбоотой үүссэн бүх төрлийн хөдөлмөрийн харилцаанд энэхүү хууль үйлчлэнэ.